За манай энэ дэд хороо хүний хөгжлийн асуудлаар мэдээ сонсчод би бол их баяртай байгаа. Ер нь одоо ингээд цементэн төрөнг оруулдаг. Энийг одоо ер нь энэ бодлого ер нь яаж өөрчлөх вэ? Хүний хөгжил бол нэгдүгээрт шүү дээ. Байгалийн баялагийг хүний баялаг болгох энэ бодлого бол өөрөө их том бодлого. Гэхдээ хугацаа шаарддаг. Тийм учраас энийг бол их тийм зоригтой улс төрчид хийх байх. Энэ бол нэг 10-20 жил хамгийн наадлын хугацаанд ингээд зарцуулагддаг. Тэгэхээр энд нэг юм судалгаа байна л да. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дотор нэг 5 үзүүлэлтүүд авсан. Эндээс би ядуурлыг бууруулахад үзүүлэх нөлөөнийхэн талаар харлаа. Тэгээ хүүхэд боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бол ядуурл бол илүү доктортой буурч алстаа бол ажил эрхлэлт нэмэгдэнэ. За дэд үтцэд оруулсан хөрөнгө оруулалт нь бол хязгаарлагдмал. За мантаа гişүн хэлдгээр. За халамжид оруулсан хөрөнгө оруулалт бол төр зуурын бууралт өгнө, үр нөлөө богино хугацаатай. Ингээд тодорхой заасан байна. Тэгэхээр эндээс юу харагдж байгаа гэхээр бид нар ерөөсөө энэ дотоодын бүтээгдэхүүнд эзэлж байгаа энэ одоо хүүхэд боловсролдоо оруулах хөрөнгө оруулалтаа л эрс нэмэгдүүлэх энэ одоо төсвийн доторх бүтцэд зоримог одоо алхам хиймэр байна. Энэ дээр нь одоо сайд энэ санаачлалыг одоо хэрэгжүүлж ажиллавал одоо улс төрийн хувьд бол их хурлын гишүүд манай одоо бодлогын ороо бол бүрэн дэмжих байхаа гэж би бол одоо хувьдаа ийм бодолтой байна. Тэгээ техникийн мэргэжлийн боловсролд ер нь одоо анхаарах талаар ямар бодлого баримталж байгаа вэ? Одоо байгаа энэ сургалтын тоог хамгийн багадаа 2-3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингийн тулд ийм зохиц бодлого хэрэгжүүлнэ, үйлдвэр дээр ажиллана, одоо хувийн хвшилтэй хамтарч эндээс тодорхой цалингийн олгоно. Тэгээ онлын одоо хичээл эндээ мэдээ суралцсан. Тэг ингээд бэлтгэж жаад ингээд хагас одоо онл хагас нь одоо практик үйлдвэр дээр бэлж жаад ингээд ажлын байрын чижээд явахгүй бол ингээд боловсролгүй шалтгаалаад одоо олон туслах ажилтнаас ихсүүлээд одоо олон мэрэгжлийн ажилчид ингээд гадаадаас орж ирээд байгаа. Тэгэхээр энэ техник мэрэгжлийн боловсрол дээр юу яаж анхаарах бодлого барьж байна. За хүүхд боловсролд одоо оруулах энэ төсвийг эрс нэмэгдүүлэх талаар ер нь ямар ажил хийгээр төлөвлөж байна. За үндэсний баялагын сангаас хүүхдийн хөгжил болон жижиг дунд үйлдвэрлэлд мөнгө зарцуулах, хөрөнгө хуваарлах талаар ямар бодлого барих вэ? Орлоготой байж орон сууцтай болно гэж одоо инкам болон сайд хэлж ирсэн. Би энэтэй бол 100% санал нэг байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл буюу хүн бүрийн хийж чаддаг ажлын дэмжигтэн зориулсан хөнгөлөлтөө зээлийн их усүрийг яаж нэмэгдүүлэх вэ? Төсвөөс хараат бусаар буюу баялагын сангийн одоо энэ хуримтлагдж байгаа хөгжлийн сан, хуримтлалын сан, ирээдүйн өв сангийн хуулиудад шинжилэл хийж өөрөө энэ нь одоо хүнийхээ хөгжилд хөрөнгө гадам сэрэг болцсон уу? За энэ хамгаалалтын сайдын микрофоныг нэ. За Бадамсрын гишүүнтэй бол би санал нэг байна. Ер нь хүний хөгжүүлсэн улс орнууд бол хөгждөг. Тийм учраас хүний хөгжлөлтөөгөө бид нар хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Гэхдээ бид нар эхлээд мөнгөтэй болох хэрэгтэй. Тэгээ одоо эхлээд мөнгөтэй болж ээж бид нар энэ мөнгөө одоо хүний хөгжлөлтөөгөө зарцуулах хэрэгтэй. Тэгэхээр ер нь хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол угаасаа боловсрол. Би бол тантай санал нэг байна. Бас өнгөрсөн 3 жил боловсролын сайдаар ажиллаж явах хугацаанд бол бас энэ боловсролт хийсэн хөрөнгө оруулалтыг би боловсролын сайд дээр ажил авахад манай боловсролын салбарын санхүүжилт 1.7 их найд байсан. Би ажил хүлээл өчгөхөд 4.2 их найдын 3 дахин одоо энэ хөрөнгө оруулалтыг нэмсэн. Ер нь судалгаагаар сургуулийн өмнөх боловсролт хийсэн $1 буцаад $13 болдог хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт байдаг. Тэр хугацаанд одоо оюун эрдэнэ засгийн газар бас энэ цэцэрлэгийн асуудлуудыг шийдсэн. За одоо ингээ энэ жил Монгол Улсын засгийн газрын 26 хоног одоо бид нар боловсролыг дэмжих жил болгож зарлаж байна. Энэ бол маш том юм боломж. Тэгэхээр одоо улс орнууд бол энэ хүний капиталаараа өрсөлддөг болсон. Тийм учраас хүний капиталд хийж байгаа хөрөнгө оруулалт бол хамгийн одоо дунд бол урт хугацаанд хамгийн их өндөр өгөөж өгдөг одоо ийм юу байгаа. Тийм ч учраас одоо энэ хүний хөгжлийн индекс гэж ерөнхий ярьдаг болсноос одоо цаашаа бол их задруулж улс орнууд бас энэ хэмжигдэхүүнүүдийг одоо ярьдаг болсон юм байна. Human flourishing гэж одоо бас тодорхой үзүүлэлтүүдийг хардаг одоо ийм болсон байна. За энэ хүрээндээ ч гэсэн энэ статистикийн ерөнхий газартаа манайх хамтарч цаашдаа ч гэсэн одоо бид нар энэ ядуурлын үзүүлэлтийг зөвхөн нэг ядуурлын төвшин одоо ядуурлын шугам гэдэг тэр ойлголтоос биш илүү өргөн хүрээнд одоо энэ ядуурлын олон хэмжүүрээр энэ ядуурлыг хэмждэг. Тэрэн дээр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр хэмжээ асуудлууд, боловсролын асуудлууд гэх мэтлэнгээр ингээд олон талаас нь бас энэ амжиргааны чанарын асуудлууд
За одоо жишээ нь амьдарч байгаа орон байрууд энэ төр ариун цэврийн байгууламжтай холбогдсон байна уу? Орон сууцны нөхцлүүд нь яг ямар байгаа юм? За хоол тэжээлийн шинэ одоо илчилгээний хэмжээнүүд, за боловсрол дээр сургуулийн хамрагдалтууд, насан туршидын суралцсан жилүүд, за ажил эрхлэлт нийгмийн хамгаалалт дээр бол ажилгүйд нийгмийн даатгалд хамрагдалтууд, за мэдээлэл харилцаа технологийн хүртээмж, за ингээд мэдээж өмч хүлээлгэх хөрөнгө ингээ мөнгө хадгаламж энэ төр гэдэг ингээд их олон хувилбараар бас улс орнууд ингээд энэ юугаа хэмждэг юм байна. Улс орны амьдралын чанаруудыг хэмждэг юм байна. Тэгэхээр энэ чиглэлөө одоо бид нар энэ аргачлалууд энэ хэмжээс үзүүлэлтүүдээ бас сайжруулах юм зайлшгүй шаардлага байна гэж бас би бодож байгаа. За юуны мэрэгжлийн боловсрол бол хуучин энэ яамд байсан. За би бас боловсролын сайд болоод энэ мэрэгжлийн боловсролын нэг хэсэг гэж энэ боловсролын яамд аваадсан. Би бол их зөв бодлого болсон гэж бодож байгаа. За гэхдээ мэдээж эдийн засгийн хөгжлийн яам, энэ хөдөлмөрийн яам, боловсролын яам бол хамтарч бол одоо энэ Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр бий болж байгаа. Ганцхан манай хөдөлмөрийн зах зээл дээр бий болж байгаа юм сорилтууд биш үү? Дэлхийн нийтээр энэ хөдөлмөрийн зах зээл дээр маш их том сорилтууд бий болж байна. Хүн ам насжилтууд их болж байна. Маш их том эмиграцийн бодлогууд хийгдэж байна. Технологийн шилжилтүүд хийгдэж байна. Тэгэхээр энэ том бидний өмнө тулгамж байгаа сорилтуудыг даван туулахд бол бас энэ Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд бол урт хугацааны зөв бодлогыг бол мэрэгжлийн боловсрол, дээд боловсролтойгоо уйж ижил эндээс тодорхой шийдвүүд гарна гэж харж байгаа. Энэ хүрээндээ одоо бид нар энэ хөдөлмөрийн зах зээлийнхаа их хөгжил суурилсан энэ платформ төлөвлөлтүүдийг бас хийдэг одоо ийм цаг үе их ойрхон ирж байна гэдэг бас би хэлхийг хүсэж байна. За тантаа санал нэг байна. Энэ боловсрол ер нь хүний хөгжлөө хийж байгаа их усруудыг бол ганцхан төсвийн их усрээр бас одоо энэ уул уурхай амнат гэж бид нар ярьж байгаа. За ингээ ирээдүйн өв сан их мэтлэнгээр хуримтлын сангаас бол тодорхой их усруудад зарцуулах ёстой. За тэгэхдээ хамгийн гол нь бид нар одоо эхлээд мөнгөтэй болж ижил хоримтлал бий болно. Хоримтлал бий болж иж энэ хүний хөгжил капитал руу хийх ёстой. За энэ чиглэлөө одоо бид нар улсын их хурал дээр за ингээ засгийн газрын төвшөнд бол бас бодлогын арга хэмжээнүүд авч байгаа гэдэг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. За тэгээ цаашдаа бол бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын Болсон нээх үү?